улсаа төлөөл чадахгүй бол ажиллаж чөлөөл бидний ирээдүйн Монгол их орны төлөө та юу хийж чадахгүй бидний нөлөөлж надад бидэнд итгэх гэлалга ямар ч сонголт алга одоо харин надад хэлэх үгс минь бүрэн байна улс төрчдийн дүрс цахимаар дүрэн байна хиний нүдэн дээр та хэнийг хуураад байна хиний тухай юуны талаар худлаац хуураад байна хинийг дормжлоод хинээс юу нуугаад байна хамрын хэрүүл зодон хийх мэдээллийн шуурга толгой тарих хэрэгүүлээд байна нэг Монгол тулхны 100 ихэнх болж нэг бош хоногийн алтан болж харагдаад байна Хурлын дэр дээрээс худлаа ярьж хүмүүст суухан хүнд хэрэгтэй улсын их хурл хэвлийн баг хурлын айшом та нарт үнцэнтэй авьяаслаг монголчууд цомгол хоёроос өрдөөлэн тавилгатай шаваалга шог зураг шиг улсын хурлын гишүүдэд үнэндээ төр зураг ямар ч нэр хүн даалах хинэн энэ улсын улс төрчдөөс хинэн яг жинхэнэ их оронч хүн бэ хинийг хэлээд хинэн миний хийх дэвлэгч миний ерөнхий сайд авилгач миний улсын хурлын гишүүд бүгд авилгач бүгд мэдсээрэж яач чаддгүй яасан доороо хүлцэнгүй ард түмбэ яасан сэрж өгдөггүй Чингисийн Монгол бай сэрүүлэг хангина дуудаж байна их оронч эзнээ дуудаж байна арчсан тогтолцоо бидэн зохиж байна гэж худлаа итгүүлэх хэрэг байна нэгэнтээ болж итгэхгүй байгаа энэ тогтолцоог цааш нь зүтгүүлээд нэмэр байна бидэн шинэ нэрэн он шинэ сүхбаатар шинэ чанан шинэ хөвсөлч хэрэгтэй өөрчлөгдөж хөвсөлч хэрэгтэй бидэн ганц гарцээ тэр нэгдэх дангаараа тэнэгдэх биш бидэнд өөрчлөгдөх боломж бий тэрэнд итгэх нэгнээ хошигны жилэглэх биш мэдлэгтэй гэхээс илүү бараг сэтгэлтэй гэсэн хүмүүсийн хэрэгцээ өнөөдөр хэрэгтэй биднийг яаж таньж ялахгүй бид юмд итгэж шинэ найрах хэнийг хийлээдэг хинэн энэ улс төрчдөөс хинэн яг жинхэнэ их оронч хүн бэ яг 76 сая юу 77 сая юу 70 сая юу Игэл ардын дундаас хэн нэгэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж ирэхэд гэлээ. Энэ зөвхөн миний харах үнцэг хэлэх үгс. Энэ миний өөрийн инфлюенс төрс. Юмыг яаж мэдв? Юм болох.